Самсоноо намлан сурвалжлалын дөөс хэрэглэн талж би хижүүгийн бодлого болон бодолтод өнөөдөр болохоор физикийн тийм хижүүгийн 21 оны 1-р шалгалт шинжилгээ ухаан физикийн бодлого нэг юм бэ. За өгүүлбэр нь болохоор Американаас Хэмин Джоны сэштэй ирвшсрээ юм гинэ. Хөвтэй хавтгай дээр те үрэлтгүй хөвтэй хавтгай дээр M-астай би анхны урдантыг 50 байсан те. Би нь бол тэнцвүүдийг байж шигнэ. Тэгсэн чинь Т тэнцүү Т-гээс Т тэнцүү Т-ийн хооронд хүчээр үйлчлэлээ хүчний чиглэл нь яхан хിവэрэ тогтмол тийм үү. Тэгээ хүчний хэмжээ нь болохоор цагаасаа хамаарат өөрчлөгдөд явж байна. Тэгээд яхан хүчийг нь хугацаанаас нь хамаарсан графикийг нь өгсөн бол яхан V-ийг нь олоо гэсэн юм байна. Энд дэр болохоор M гэдэг масс байна. Өөр болохоор яхан энэ F гэдэг хүч нь байна. Нөгөөд нь болохоор хугацаа T хугацаа том T гэдэг өгсөн. Эдрийг болохоор бүгд ингэ өгсөн байгаа тоонууд гэж бодно. Энэ T тэнцүү гэж яваад байгаа юм чинь энэ T-ийг болохоор хугацааг нь тэмдэглэсэн хувьсгч байна гэж бодоорой. За график нь болохоор гэсэн чинь ийм юм байна. F0-ыг нь болохоор өгсөн байгаа нь тий. Тэгснээ хугацаа нь болохоор 0 байхад хүч нь 0 байж байгаад эндээсээ өсөөд T хугацаанд 4 хүртэл нэг тогтмол өсөөд тэгснээ тогтмол байж байгаа дараа нь болохоор хүч нь буураа явчлаа. Гэтэ энэ дэр хүч нь буурсан болохоос хүчнийхэн чиглэл нь өөрчлөгдсөн биш. Ерөөсөө л яханыг биелүү ингэж хүчүүлжилж яснаа тэрнийх нь хэмжээ нь өстөө тэрнийх нь хэмжээ буурлаа. Түүнээс ч нөгөө тишг ямар нэгэн хүчүүлжлээг байгаа. За тэгээ асуулт нь болохоор яхан V-ийг олно. Гэт F0T M-ээс хамаарсан байхны тооноотой юм өгсөн байна тийм үү. За онлынхны хувьд гээд ярих юм бол юм байна. F тэнцүү M Ньютоны 2 дугаар хууль тий. Тэгвэл A гэдэг чинь өөрөө хурдтал байгаа шүү дээ. Хурдтал гэрээ ер нь хурдыг хуваах нь хугацаа тийм үү. Ямар хугацааны интервалд хурд нь яаж өөрчлөгдсөн юм бэ гэсэн тийм юм асуусан. Тодорхойлолт нь өөрөө тийм шүү дээ хурдтал юм аа. Тэгэхээр F тэнцүү эндээс болохоор M A гээд A-гийн оронд болохоор M дельта V бахан дельта T тавьчих. Хугацааны өөрчлөлт болон хурдны өөрчлөлт нь. Эндээсээ дельта T хувааж байгаа юм байна. Нөгөө тишгээ гарахаараа үржих болчихно. M нь болохоор доош гараад хуваах болчихно тийм үү. Тэгэхээр дельта V тэнцүү хурд нь яаж өөрчлөгдсөн юм бэ гэдэг маань болохоор 1 бахан M-тэй. Тэнгүүтээ F дельта T тавих юм ба шүү дээ. Тэгэхээр хүчийг ер нь болохоор хугацааных нь өөрчлөлтөөр үржих юм бол дараа нэг юмд хуваагаал тэгээд ихэнх хурдын маань өөрчлөлт гараад ирнэ гэж байна. Энд дээр болохоор би шууд үл ийм график өгсөн юм бол F болон дельта T-ийн графикыг өгсөн юм бол энэ дүрсийн талбай нь өөрөө ихэнх хурдын маань өөрчлөлт нь болно гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? Яг цэвэрхийн нэг бичиг гэх юм бол ингэж бичиж болно. dV тэнцүү яхаа 1 бахан M F dt гээд хоёр талаас нь болохоор интеграл аваад интеграл дифференциал V гэхээр зүгээр шууд хурд нь гарч ирэх хэрэгтэй болчихно. Нөгөө талд нь болохоор интеграл 1 бахан M-с F dt гээд хугацаанд болохоор 0-оос T-ийн хооронд өгсөн байгаа болохоор энэ дээр гарч ирэх нь VT гэсэн хурд гарч ирнэ гэд бичиж болно. Тэгээд эн чинь өөрөө гол нь яхаа ийм TT ийм F-тэй графикийн энэ төрсийн талбай болох хэрэгтэй байхгүй юу? Тэгвэл энэ төрсийн зүгээр талбайг олцоод болох юм байна. Тэгэхээр энийг хоёр янзаар хийж үзье. Эхлээд болохоор нэг ийм гурвалжны талбай, дараа нь болохоор ийм нэг тэгшинцгтийн талбай, дахиад нэг гурвалжны талбай гэдээ бодчих. Тэгэхээр энд яхаа 0 байгаа юм чинь 0-оос энэний хооронд тэгэхээр эхний гурвалжин бол ийм их гэдэг байхгүй юу? Энэ доотлол нь болохоор 0 болон T бахан 4 юм чинь нийт урт нь T бахан 4 гэсэн урттай. Өндөр нь болохоор 0-оос F0-ийн хооронд байгаа юм чинь энэ өндөр нь F0 гэсэн өндөртэй. Тэгээ гурвалжин гэр чинь яхаа гурвалжны хоёр талыг нь үржээд хоёр тугаад үстэй талбайг нь болоход энэ дээр болохоор S тэнцүү яхаа F-ийг үрждэг нь T хувахан 4. Тэгээ ингээ хувахан 2. Дээдлэгээ үржижээд гэхээр F-тэй хувахан 4 болчихно. Энэ дээр хэрэг алдахгүй байя гэх юм бол хувахан 2 гэж бичиж хагаад баригын слот үржих болгочих. F-тэй хувахан 4 үрждэг нь гэснээ 2 гэдэг чинь өөрөө 2-ыг хувахан 1 байгаа баригын слот үржих боллоо 2-ны 1 боллоо гэхээр дээрээ F-тэй дороо 8. Эхний гурвалжны талбай бол юм байна. Хоёр дахь нь болохоор тэгшинцтэй те. Тэгшинцийн маань талбай болохоор өндөр нь шууд F0 байгаа тийм үү? Хамгийн дээд дээр F0, доод дээр эдийг хэмжээ хасаад яхаа F0 байгаа. Энэ өргөнөн гэсэн чинь нэг нь T бахан 2, нөгөөт нь T бахан 4 байгаа шүү дээ. Тэгэхээр T бахан 2-оос гастган T бахан 4 гэж чихэд тэгшиж уртыг болно шүү дээ тийм үү? Энд чинь яг одоо нэг шугам дээр байгаа яхаа 1 2 3 4 5 гэдэг тавьсан тоод адилхан шүү дээ. Тэр хооронд нь яхаа 5-аас нь 2-ыг нь хасчиж 3 гэдэг өргөнөн гарч ирнэ гэдэг шиг. Энэ дөр болохоор ижил 2 өгөөд энэ дэр нь 2-оор өгчээд гэх юм бол 2 T бахан 4 болно. Хастган T бахан 4 байна. Хооронд нь хаслаа T бахан 4. Тэгвэл энэ өргөн нь өөрөө T бахан 4 юм байна. Талбайг нь болохоор үзэхээр F0 үрждэг нь T бахан 4. Тэгээ болооч тэгшинц төр бол доорн дахиад бахан 2 энэ гэсэн юм байхгүй шүү дээ. Тэр энэ дээр F0 T бахан 4. Тэг бүгдээр 0 шүү. F0. За дараа нь дахиад нэг гурвалжин байгаа тий. Дахиад нэг гурвалжин маань болохоор ийм гурвалжин байна. Энд дээр болохоор хамгийн том нь энэ дээрээ T байгаад энэ дээрээ T бахан 2 юм чинь. Тэгээс T бахан 2-ыг хасгаар яг адилхан
яхаа энэ дээрээ ижил хуваар өгөөд 2-тэй болгосч байгаа. 2 тэгээс сэтгэн хуваах нь 2-тэй болоод тэг хуваах нь 2-тэй болчих тийм үү. Тэр доотлолтой урт нь болохоор тэг хуваах нь 2 байгаа юм байна. Дээшгээ өндөр нь болохоор f0 байгаа хэвээрээ талбайг нь болохоор f0 үржидэг нь тэг хуваах нь 2. Тэгснээ дахиад хуваах нь гэж хаад гурвалжин хэмжээх 2 тугааж өгнө. f0 тэг хуваах нь 2 хуваах нь 2 гэдгээ дахиад яах юм 2-ыг хуваах нь гэж жаад байргийн сольж үүсгэх болоход f0 тэг хуваах нь 2 үржидэг нь 2-ны 1 болоход f0 тэг хуваах нь 4 гэж. За тэгээд яах юм манай олох нэг талбай нь энэ байна. Дахиад нэг талбай нь энэ байна. Дахиад нэг талбай нь энэ байна. Хуваах нь 4 хуваах нь 4 хуваах нь 8 юм байна. Бичиж байгаа нэмэд үзэх юм бол яах юм f0 тэг хуваах нь 4 нэмэх нь f0 тэг хуваах нь 4 нэмэх нь f0 тэг хуваах нь 8. Хуваах нь 8 хуваах нь 4 хуваах нь 4-тэй. Ингээд нэмээд үзэхээр яах юм бүгд ингэ нийжил хуваард оруулна те. Ийшээ 2-оор өгөөд ийшээ 2-оор өгч юм бол энэ болохоор 8-ны 2 f0-тэй. Дараагийнх нь дахиад 8-ны 2 f0-тэй. Дараагийнх нь болохоор 8-ны f0-тэй. Нэмлээ. Дээдл дээр 2 байна 2 байна. Дахиад 1 байгаа гэсэн үг те. Тэгэхээр 5 ширхэг f0-тэй хуваах нь 8-тэй. Энэ чинь болохоор бидний олдсон талбай байгаад байгаа. Бид нар болохоор эхлээд томьёогоо юу хийжлээ. Энд дээр 1 хуваах нь ийм байгаа шүү дээ. Тэгэхээр 1 хуваах нь ийм гэж оруулаад авчээ. Тэгэх юм бол яах юм? Хурдны өөрчлөлт маань болохоор 1 хуваах нь ийм нь байжиг. Энэ дээр болохоор 5 ширхэг f0 тэг хуваах нь 8 байгаа юм байна. Хурдны өөрчлөлтөнд гэсэн чинь болохоор v тэгээс хасдаг нь юу юм? Тэгш тийм үү? Анх 50 байсан гэдэг чинь юм чинь. Энэ тэнцүү тэгвэл яах юм? 5 f0 тэг хуваах нь 8 m. Энэ 0 1 гэсэн юм чи асуудал байхгүй шүү дээ. Шууд v-тэй. Хариугаа сонгоё гэхээр болохоор v-тэй тэнцүү дээрээ 5-тай доороо 8-тай 5 f0-тэй хуваах нь 8 юм гэсэн. Ингэж нэг хэрэг гаргаж болж байна. Сая болохоор нэг гурвалжин нэг дөрвөлжин энийг гурвалжин нэг тэгшүнцэгт тэгснээ нэмэх нь дахиад нэг гурвалжин гэж бодлого нуусан шүү дээ. Одоо болохоор зүгээр яаж болъё? Трапез гэж болчих. Тэ? Трапезийн чинь талбай болохоор өндөр байна, 2 суур байна. Тэгвэл 2 суурийг нь нэмээд 2-т хуваагаад тэрийгэ өндрөөр нь үржиж тэгж трапезийн талбай гэж байна. Энд дээр болохоор өндөр нь яах юм? Энд чинь хамгийн дээлт дээр f0 доороо тэг байгаа юм чинь ингээд өндөр нь шууд f0 байгаа тийм үү? Доотлын суурь нь болохоор эндээс тэг байгаа, эндээс t байгаа гэхээр доотлын том суурь нь бол t юм байна. Энд дээдлийн жижиг суурь нь болохоор тэг хуваах нь 4 тэг хуваах нь 2-ийн хооронд шүү дээ. Тэгэхээр тэг хуваах нь 2-оос хасдаг тэг хуваах нь 4 гэхээр дахиад энэ дээр 2-оор өгөөд ижил хуваарьд оруулахаар 4-ний 2-тэй хасдаг нь 4-ний t. Хооронд нь насаад шууд тэг хуваах нь 4 болчихно. Тэгэхээр энэ дээр бол тэг хуваах нь 4 байгаа юм байна. Одоо 2 суурь нэмээд 2-т хуваагаад гэхээр тэг хуваах нь 4 дээр нэмэх нь доотлон том суурь нь томтой болчихсон шүү дээ. Тэгээ энийг 2-т хуваагаад өндрөөр нь үржих гэхээр f0. Энэ болохоор манай талбай гарч ирэх хэвээр. Тэгсэн чинь энэ дээр болохоор t байгаа юм бол энэ чинь тэг хуваах нь 1 гэсэн үг үстэй. Энэ дээр 4-оор өгөөд ижил хуваарьд оруулахаар 4-ний t нэмэх нь 4 тэг хуваах нь 4 болоод хуваах нь 2-ороо байжиг тэг үрждэг нь f0. Тэгэхээр дээдл маань болохоор яах юм? 4-ний 1 4-ний 4-ийг нэмээд 4-ний 5 t болчих шүү дээ. 4-ний 5 t байгаа f0-ээр үржигдсэн байгаа. Энийгээ одоо хуваах нь 2 байгаа юм чинь 2-ыг дахиад үржих нь болоод байрын эслэхэд 2-ны 1 болгочихно. Дахиад тэнцүү 8-ны 5 f0 t. Бид нар болохоор dv тэнцүү 1-ийг хуваах нь m тэгсний интеграл гэж юм уу. За 0-оос t-ийн хооронд f dt гэдэг маань болохоор энэ маань болохоор талбай маань авч байгаа. Тэгэхээр 1-ийг хуваах нь m гэснээ 5-ыг хуваах нь 8 f0 t. Гэрээ хурд маань болохоор v t-гээс хасдаг нь v том t-гээс хасдаг нь анх болохоор анхны хурд нь v0 0 байсан. Тэнгүүтээ 1-ийг хуваах нь m 5-ыг хуваах нь 8 f0 t эндээс шууд v t тэнцүү 5 ширхэг f0 t хуваах нь 8 m-тэй байх хэвээр. Нэг бол трапезийн талбай гэдэг олчулна. Нэг бол гурвалжин дөрвөлжин гурвалжин гэдэг нэмээд болсон ч болно. Тэгээ гарч ирсэн хариу маань болохоор яг адилхан 8-ны 5 доороо m-тэй дээрээ f0 t-тэй. Энэ хариу гарч ирж байгаа юм байна. Өнөөдөр гарч ирсэн үгнүүд гэхээр болохоор энэ C# дээр үү те хөдөлгөөнгүй 50 байх анх болохоор ийм байсан гэдэг гэсэн болохоор анхны урд нь 0 гэсэн юм хэрэглээд байгаа. Энэ дэр хугацаа t гэдэг маань хувьсгчаар явуулсан те. Нөгөөдөл нь болохоор тогтмол 0 гэдэг чинь юм эсвэл том t гэдэг чинь болохоор тогтмол таандсан тийм үү. Constant гэрээ энэ тогтмол гэж сайн болгон дээр болохоор хүчний чиглэл өөрчлөгдөхгүй. Хүчний чиглэл нь бол тогтмол шүү гэж нэг зүйлгүй хөгжлээд байгаа юм хэлсэн тийм. Henkesh Mons гэдэг нь болохоор хувьсах хөгжлөгдөх байна. Энэ дэр болохоор хамаарал нөгөө F-ийн хамаарал юм байна гэдэг нөгөө график гаргацсан шүү дээ.
Энэ хоёрын хамаарлал нь юм байна гэж графикаар өгсөн байсан. За энэ дээр болохоор velocity болон speed гэж монголоор болохоор хоёулын гэхдээ хурд болон хурд гэж хэлдэг байхгүй юу? Японоор болохоор бас адилхан салгаж хэлдэг. Sokoto Hayasa гэж хэлдэг. Нэг нь болохоор хурд гэхээр ямар нэгэн хэмжээ болон чиглэлтэй. Одоо хурд чи өөрөө вектор хэмжигдэх юм гэдэг шүү дээ. Тэгэнгүүт болохоор энэ баруун тишээгээ 20 км/цаг. Эсвэл яхаа зүүн зүгт 10 м/сек гэдэг ч юм уу тийм. Тийм чиглэлтийн юмыг нь болохоор эхнийхээ хараар нийлээд нөгөөт нь болохоор зөвхөн хэмжээ нь яхаа машины хурд хэд байсан бэ гэхээр яхаа 36 км/цаг байсан гэдэг ч юм уу. Гэхдээ энэ дээр болохоор чиглэлийг нь асуухгүй байхгүй зөвхөн хэмжээг нь асуусан. Тэр нь болохоор энэ хоёрыг англи файлд ялгаж хэлж байгаа шүү. За энийг скриншот хийгээд цэжлээд авчаарай. Apply-н байла. Дараа дахин уулзцгаая. Баяр таа.